Дараагийн дугаар хүрж байна. Юу, энэ удаа харин өстой Япон спонсортой болсных би юм Японжуу хувцас өмсч. Нихон жид ш. За тэгэл да. Энийг энэ гол. Задлаад үзүүлчих юм. За задлаад үзүүлчих. Чи тэр шинэ флейверийн кола болов. Кола нь йогурт ирсэн юм уу? Тийм биш. Цаан чин йогурттай болсон. Йогурттай. За бас гоё. Кола дэс. За ингэ Японда энэ маш алдартай энэ манай гурав бол ерөөсөө Аз маркет орыг л орилоод байдаг ерөөс энийг авах гэж л ордог. За дарангууд таглаанд нь калапан байгаа. Калапан салгаж явнаа. Алгаараа. За одоо энийг яг энэ дээр нь тааруулж агаад ингээд дарлаа. 3 секунд хүлээнэ. За нэг шарыг унуу тэр доошоо. Энэ шарыг ихтэй санаа зовлохгүй хахаж махна гэж буцаж гарч ирэхгүй. Ундааруугаа орохгүй яг энэ хоёрт ингээд таарад ингээд байж. Тэгээ одоо эн чинь эндээс нь барьж яаж байна гэдэл энд бас нэг ингэж барьж байгаа юм. Хамаагүй. Тэр хоёр хонхорхоо дээр шариг нь тогтоод год гэж уух гэсэн. Нэг сони юм Япончууд нэг сони юм зохион бат. Энэ ингэсэн юм хөрхий. Дэлхийн 2 дугаар данд байлдах гад хамаг төмрөөрөө уг нь ундааныхаа тагийг төмрөөр хийдэг. Тэгсэн чинь нөгөө хамаг төмрөөрөө онгоц зэвсэг янз бүрийн юм хийчихгүй. Төмөргөө болоод тэнгууд энэ шилжээ өөрөө яг үнийг хэлэхэд элс шүү дээ те. Тэгэхээр элсээр таглаг ин хийж байгаа. Гэтэ яг одоо ката рамны бол 3 дахь үеийнх нь ундааны үйлдвэр. Японы үндэсний үйлдвэр. Хэдэн жил явж байгаа гэсэн. 3 дахь үе гэж бараг 150. Тий одоо бараг 150 100 жил өнгөрсөн явж байгаа байна. Тэгээ одоо хаатаасан гэдэг юу хүн нь бол одоо хүртэл амьд байж гэр бүлэрээ сайхан байж байгаа. Дэлхийн 80 оронд одоо ундаага зарж байгаа. Америкт бол яг одоо алж байгаа. Манай хануу энийг бол анх оруулж ирсэн. Одоо зөндөө газрууд орж ирэхээр хануугаар маркетинг хийлгээд байгаа. Үгүй та бүхэн Аз маркетаас энэ only official distributor. Тийм үү? Тийм ууг нь тийм. Гэхдээ чамаас авч зараад байгаа. Энд тэнд харагдаад байгаа шүү дээ. Үгүй авч зараад байна уу эсвэл өөртөө оруулж ирээд байна уу? Уг нь only official distributor нь авах гад тент ч очиод гуйшаад араас нь хөөцөлдөөд ингээд даалгавар маалгавар аваад хой окер машта за өстө тэхгүй гэл бүү юм амлаад л авч ирж. За тэр яг хэрүүл яг гой ундаа Аз маркетаас аваарай. Захиалаад өгвөл манайх гой хүргэлттэйгээ вебсайт руу нөө. Энийг нэрээ юу яаж байгаа шүү? Хайрцагаас дээш нь энэгөө байгууллагуудад одоо юу юм меню зүүн үндэ оруулж байгаа хүмүүс хямдхан үнэтэй гарч байгаа. Бөөнөр нь авбал ингээд юу яагаад бүх нөгөө зарах үнийг нийлжлээ. Дайчгүй гоё манай ундаа гоё. Хүсээ хоол авъя. За тэгээд өнөөдрийн хоол юм бол жидгийн дугаарт лабад гарч байгаа бууз. Хонин бууз. За сүүлтэй юм уу? Хонины юу явж байна? Дахиад өвчүүний мах. Надад шууд хонин бууз өгч юм уу? За тэгээд. Байцааны салаад. Хөмөл. Ер нь манай бүх хоолнд энэ хөмөл халиар дагалдаж байгаа. Биш энэ халиар гарцсан юм уу? Дараад хадгалж байна. Гончиг мэн. За. Гар мараа яах юм? Шууд Монгол маягаар. Шууд Монгол үгүй нэрч штэ. Наа чи юу залхуу бууз шүү дээ. Энэ үгүй энийг залхуу бууз биш. Манай энтхийн нэрлэгчлэр лазан бууз гэж. Энд чи өстой ойр тараагүй юм багч юу? Сонирхолтой. Энд чи бараг хэдэн грамм мах гэлээ миллион мах орж ирээд тэгээд залхуу. Гэхдээ ингэж байгаа нөгөө гараар татсан. Тийм гараар татсан. Гурлаа дийлэгчээд махаа бүгдэн жирг ингэчээд ингээ ороо. Зарим хүмүүс ч юм болохоор гурлаа ингэж урт хийчээ махаа ингэ тавьчаад чимэгчтэй юм дээгүүр нь ингээ. За. Энэ болохоор ингээ ороогод хийцсэн. Татгсан гашиг том бууз байгаа сте. Наа чи бол амар шүлттэй шүү. Ойртолж байгаа гоцонлог асгах шүү. Сүүл нь хуухтай. За энэ сүүл мөн нэг сүүл наа. Надад бол хуцтай шүү. За. Ой, за нэг иймэрхүү дөө. Хантумгийн 3 хуруу алга. За ер нь нэг иймэрхүү дөө хэлбэртэй. Бас нилээн томоо. За шүүс мүс гойж. Сүд майд дөө. Хүүр. За. Гойж өгч ин доо. Гойч сумлаа. Хүмүүс чиний уурч тийм а би ч одоо бас арайч тосмос чадахгүй. Даямтай. Лазан бууз аваад ингээ орж ирээд олуулаа. За гараар татсан гараар татчээ. Махан бутарж унаалаа гэж тийм. Бутарж унжин. Машинцсан болохоор жоохон онцгүй юм аа. Тийм. Нэг юм бөөн болчтой тийм. Зарим нэг буузнуудын. За тэгээ бууз ч юм бол одоо манай ирээр ямар танаар ярилттай биш. Зүгээр яг хуу
Юусын төлөвгийн давааны бууз гэдэг нэг заваан том бууз шиг юм байна Тийм тий. шиг ер нь бол тийм төлөөгийн давааны бууз ширнэрийн хэмжээ шиг том. 6 шиг бууз гарч ийн. 2 ширчим хуухтай хоньны сүүл байж ийн. 3-аас 4 ширхэг үхрийн өвчний алгалсан мах байж ийн. За ингээд Энэ өвч юм уу? дарсан сонгон. Ингээд яг нэг юм цагаан сарын дарааг Санагдуулж байна. санагдуулж байгаа шүү дээ. Үлдсэн буузаа. Нөгөө ширээнээр тавьсан өвчүүдийг ингээд хараад тийм ажил дээр тэр мэдрэмжийг цагаан сараас бусад сарууд буюу бүр тэр дундаа 12 сар авмаар байл маа дээр ирээд 12 сард гэж одоо 100 асуу юм шүү. 7 сард. тийм эсвэл тийм 6 7 5 6 7 сар 8 сард өдөж болж байна. За энэ буудлын стандарт гэдэр гэж байна уу? Том байх л гэж байна даа шүү. За Том байх стандарт. За үүн хамгийн гол нь үн хидтэй. За Монголын ард түмэн ч одоо эдийн засаг хямраад хэцүү шүү. Хонин бууз том 6 ширхтэй буузны үн 28800. 28800. Тийм. Танай хоолны чинь ихэнх нь 28800 юм шүү. Лазан бууз. Эний ч юм залхуу бууз гэхгүй лазан бууз гэж. За лазан бууз. Лазан бууз 32800. Өнөөдөр сая Мико залгаад Мико их чин гадаадд байж байгаад ирсэн шүтэг алын гэсэн монгол хоол идмээр байна гээд. Микогийн шүү. За. Тэгээ орой тоглолт үзэнгээ хорхог итгэж байгаа юм. Ой. За. За жарнаас гэж харъя. Яг леер байгаа шүү дээ орооцсон. За. Энэ бас амар хөөхтэй. Гоё байгаа шүү дээ. Манайх гэхдээ манай галтгооны бас ингэ баримталдаг бодлого бас их гоё. Өөх юм Монгол хүмүүсээс Монгол юмар хийгээд ингэ. Одоо ингэж нөгөө нэг би нэрээ сүүлд бас мэдлээ. Нэгдүгээр эхний нөгөө гасан дугаарн дээр нөгөө цовин байсан шүү дээ. Цовинг яаж ийн гэсэн чинь нөгөө тоог шансан шүү дээ. Шүл гарах гад 48-аас. Тэнгүүд тэр тоогн дээр ингээд тоогны тос гэдэг юм ялгардаг юм. Тэр тосыг хамж аваад төмөр мермедэнд хийгээд маслар шиг ингээд хатгалчих. Тэгээд тоогныхоо тосыг пүнх гээд ногоогоо хуурч. 9-ийн тос, ургамлын тос юм хийхгүй. Монгол малынхаа тосоор тэгээд энэ боо борцог юм даа хийгээд ингээд гурил мөрлөө тэрүүгээр тусалж. Өглөөний хоол гарт юм уу? Өглөөний хоол одоо арай гарахгүй. Өглөөний хоол гэхдээ бас яг Монгол үндэч юм. Яг маад ийм байгаа. Өглөө орж ирээд Өрөө борцог байна, хайлмаг байна. Гой сүйтэй цай байна. Бага юу? Байна. Тэгэхээр өглөө онгоход харин жоох хэцүү. Биш нэ уг. Гэхдээ өглөө чинь одоо нөгөө юу ямар цай гэдэг вүлээ? Айгуу гоё юм хийцтэй цай. Том сүүлтэй будаатай, шар будаатай хийцтэй цай ч одоо хайр шүү дээ. Одоо яг тийм юм иддэг бодог болоод байна яана. Гөгшилж байгаа юм бах та. Хараах үдээ хөөхдөг. Биш нэг сайхан сүйтэй цай байл та. Алуу нэг сүйтэй цай ууя. Өш нэг юм бодлоо. Чи энэ хоолнууд чинь амар их махтай юм. Энэ махнуудын зүгээр нэг грамаар тавьж мөвж үзээч. Одоо энэ бол ингээд ерөөсөө дан мах байна шүү дээ. Гурил. Одоо юу гэдэг? За гурил байгаа. Гэхдээ ер нь ихэнх нь мах байгаа байхгүй. Амар их. Сүүлэн ч одоо мах өөхний өөх. Тэгэл өвчүүтэй тэгээ бууз. Тэр энэ нийл мах байгаа даа. Эдрийгээ бас нэг грамалж үзээд бас нэг 100 грамм калмаа тэ. Яа тий чи идүүл бараг мархуу гэвч. За одоо нэг сонсч. Сарлоо. Би өөсөө. Энэ л хорчлолтой болж байгаа шүү дээ. Энэ бол хурцтан. Натад бол хурцтан. Хонин бууз гэж хэмгэлт. Хонин бууз чөлөө дотроо их агуулдаг. Бусад ийм цэцгэн буузмууд шимгэлт чинь бас ингэ шүлэн уурших тохиолдол байдаг юм шүү дээ. Тэгэхээр яг ингэ битүү ингэж ингэсэн чимгсэн буузны шүлэн дотроо байж байгаа учраас энэ чинь битүү хоол бас тэр нөгөө махны чимсүү шинтер чинь ингэ бас Хүмүүлтэй тий. Тэгээ ингэ хүмүүлтэй гоё юм байна. Хүмүүлийг ингэ сайхан манай доош нар өөрсдөө дараад Хүмүүлийн бас заримдаа тохиолдолд бас буулзандаа хийлгүүл гоё юм байна. Анхнаас орж ишүү захиал. Чүн жимгэж өгөх юм уу шууд? Ер нь жимгэж өгөх үү? Яг ер нь одоо ингэ орж ирэхэд хоолны захиалгуудыг бууз бол яг урьдчилаад өглөөний ирэл манай ээлжлэг ирэл бэлтэж байна. Ер нь одоо энэ цөөвөн хорхог бүх хоолыг яг захиалга оронгууд л хийж байгаа. Тэгээд айгуугаар фрэш гаргаж одоо удахгүй ингэж байна. Хорхог одоо жишээ нь 20-25. За бүр удлаа гэхэд 30 минут л болж шүү. За. Тэгэхээр чинь яг манай пэйж мейж руу бичээд юм уу дугаарлуу залгаад. Ер нь тэгэл дугаарлуун залгаад захиалчих юм хамгийн зүгээр. Тий. Дугаарлуун залгаад захиалчих. Тэр бол хамгийн зүгээр. Буусан бахараа. Тэгэл хазангууд ботроо. халиар гарцсан авж идэ гэж боддог. Ерөөс ч чадахгүй. Энэ гоё буулнуудыг энэ амтлахыг хүсвэл
Баянгол зочдуудын баруун хань. Нэгдүгээр сургуулийн Чонон бүрт. баруун урд. Чонон бүрт төв. Бид санхүүгийн төв гэдэг. Бид санхүүгийн төв гэхдээ ингээд хан дээр нь хүмүүс бичиг хаагаад байгаа шүү. Айгүй хүмүүс асуугаад бид санхүүгийн ингээд орой дээр нь байгаа. Ер нь бол твийн тавар өнгөрөөл аяр шүү алхаж байхдаа хамгийн дөрөвний баруун гартлын ирдгээр л ирэх чинь. Тэгэл байгаа. Тэгүрээ явж байгаа л. Тэнгууд бид тэгээд бор барилга дээрээ financial Твийн тавраас аяр шүү алхажээ. Баруун гартлаа барайл ирэг. Тэгэл оранжийг самбар байгаа. Яг тэрний дор төөгөө аман гагаад тайд хүлээг өгч. Одоо энэ оранжийн тэр тайжих самбарыг авчаад энэ доор лабник гэж тавьчихад хүмүүс бууцаа тэрээд өөрөө. тийм өөрөө Монгол хоол лабник гэдэг. За янз. Цаанасараа хэдэн бууз идэх үү? Гэрэл нэг айл нэг 5 6. Тийш юм ийм хүн бууз аа. Наадгаарч юм бол. Яг одоо наадын энэ бол уучлаарай би энэс нэг хоёрыг л идэн үсрээл хоёрыг. Тэгээ энэ бол их юм бэ? 6-аар нугдаад тахгүй. Үгүй их юм байна. Надад хануу шиг иддэг 3 охин ороод ирэхэд гурлаа хаалж болох нь. Энийг бол гурлаа хуваачиж бол хангалттай. 28 800 тий. 6 буудтай шин тий. 2 бууд. 2 бууд. Нэг хэрчэн баг. Өвчүү. Өөх нь идмээр байгаа нь арай нэг жоохон бүдүүлэг нь авшаа бүдүүлэг нэг нэ бүдүүкан. Өөх идэж болно. Чи маш буруу ярьж. Юу ч юм бэ? Хоньны сүүлний өөх таргалуулахгүй нэгт. Хоёрт тархины үйл ажиллагаанд маш сайн. За өөх аймаас идэж байгаа. за. Мартан санах өвчин тэр альцгаймер Үгүй би зүгээр хэлж бай. чи өөрөө л Бүдүү охин нь сүүлийн нийтээ. за одоо ингээд энэ бөө хэрүүл болно шүү дээ энэ доор нь. Яа болов болно л гэж. Насаар алмуу дуулаа. Тоогч нэг өөх идлээ. Энэ худал цаагаараа намайг бүдүүн гэдэг ам л да өөхийг идэх. Гэхдээ юм аль чидийн хийхлээр яхаар гоо таргалдаг юм аа. За тэгээд одоо нэвтрүүлгийн спонсор манай ундаанууд байна. Хаалтаар ам үнэ. Сангарья. Сайжирж штэ. Шууд ингээл спонсортой бол Аз маркет ивент тэгэл. Аз маркет ер нь миний орж байгаа нэвтрүүлэг болгоноор орно. Эндхтэй зөв хийсэн. Энэ яг энэ бөөрөнгийн дотор шаарганд тогтдог. За 28800. Лазан бууз бол 328. Хөгшрөөд бүр мэдхээж үлдчих. Тоомоогоо самбах. Багш айгүй хол. Хідэн хоолтой. 30 гаруй нэр төрлийн салаад. За одоо энэ чинь хэд их дугаар орж байгаа юм? Зөөвөн хийлээ. Хорхог хийлээ. Хуйцаа ба гурилтай шүлээ. Бууз гэдэг хэлээд. Одоо дахиад цаана хідэн дугаар. Хуушурдын дугаар. Нөө гонч. Давжаа хуушур гэдэг, лаб хуушур гэдэг. Наадмын хуушур нөө бөөрөнгөө. Бас сонирхолтой хуушур. Тэрийг яг хуушурны дугаар дээр л яриа зэ. Салаад малаад байна. Салаад байна. Маш сонирхолтой ойн жимсгээ салаад байна. Ой. Ойн жимс ороод амтны янзаг гэ салаад. Янзаг. Манай хоёулаа нэг дугаарыг уустай битүү пив ууж байгаа бүх пивний дагаргыг тавьж байгаа хийзээ. Биш ер нь пивний дээр спонсор аав шүү. Юу амьдрал амар хэцүү бартаар хусан шүү. Пивний даруулгынууд бол бас гоё гарч байна. Жишээлбэл Пивний даруулгын зүйд байгаа. Хүй 7 гэдэг. Хүй 7. Хүй 7 гэж юм юу адуу бодож байна. Адууны мах. Хүүтэн цаг усаг. Пивтэй. Нэг дугаарыг зүгээр ингээд дараатлаа олоолаа сууж байгаа шууд пивтэй. Тэгэл да. Бүр өөр хүмүүс оролцож байгаас маазар ихтэй гоё. Тэгээ дандаа хоолоо сонирхуулж байгаа. Одоо ер нь бол нөгөө YouTube дээр ийм жижиг богинохон видеонууд илүү сайн явдаг болцсон учраас ингэж байгаа шүү. Гэхдээ явна. Одоо дахиад хоргогдсон шүл гэж байна. Бас хоолнууд байна шүү. Одоо банштай цай бол бас азарх шүү. Ямар олон хоёул банштай цайг бол тустай байна. 13 байна. Ардчлал ба эрхчлөө гэдэг нэртэй минь үндэ. Ми ядаа. Ардчлалын анхны 13. Яг тоолоод тэр хараа өрөмтэй, болсон будаатай, борцтой тийм цай. Банштай юм. Банштай цай. Одоо хүмүүс нэг банштай цайнд амар нэр өгдөг шүү дээ. Баавар банштай цай. Манайх бол 19 банштай цай гэдэг ингээд алдартай. Нөгөө бид хоёрын 19 банштай цай гэдэг газар байсан санаж байна. Тэр газар ч амар олон салбар малбартай болсон. Саран бууз ч бас амар олон салбар малбартай болсон байл шүү дээ. Тэдгээр хүмүүсээс битээ. Тэгээ тэр одоо баярлжил явдаг байхдаа ороод танихгүй лээ. Энэ муу суух гэж байгаа юм шиг л. Одоо яах вэ? Тэгэл тухайн үед уг нэг цалин байлингийн тавихт нэмэр болсон л бах та үг лээ. Манайхан бол чамайг хизээж оржсэн тань шүү. Танихгүй л алга шүү. За тэг бүгдээр нь баярлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Lab нэгээс тий, lab session буюу lab нэг манай comedy lab-ын тоглолт болж байгаа пабас пабд гарч байгаа бүх хоолнуудаар нэг session ингээд юм олж идэ. Явна. Хэрвээ танаа ресторан бидэнтэй хамтрахыг хүсвэл холбогдороо тий. болоош. Баярлаа. За дуусгая.